одоо яг имижтэй хийж өглөө босоод яг ямар Ингээд нүуний бодоггүй ардаас амар хомын царайтай яг чихэн сэрдэг талаараа харуулж байна. Тийм. Hi guys. Би амар гоё гэртээ амарч байгаа ажилгүй. Тэгээд өглөө яг ямар царайтай би босдог гэдгийг ингээ харуулсан яг ийм царайтай болсон. Oh my god! Стресстэйсэн. Тэгээд өчтөр амар би өдөрж онсон. Тэгээд одоо шүдээ угаагаа өнөөдөр амар гадаа халуун байгаа болохоор усан сан орохж байгаа. Баад усан сан бассейн орохж байгаа. Тэгээд одоо энэ өдөр болох чинь тэгээд би бүр амар хонын зэрэгээс ирдэг. Тэгээд усан сартасан тэгээд одоо шүдээ угаачаад усан дарлаа. Тэгээд манай энэ би гогрогоо танилцуулъя. Тэгээд мөр амаа угаачаад тэгээд гогрогоо танилцуулъя. Тэгээд одоо яг имижтэй хийж өглөө босоод яг ямар Ингээд нүуний бодоггүй ардаас амар хомын царайтай яг чихэн сэрдэг талаараа харуулж байна. Тэгээд яг өөргөө танилцуулъя. Тэгээд манай Валхи өрөө Валхи ингээ агарч болох чинь жоо чам цуураад идэг. Тэгээд өөргөө танилцуулъя. What the hell was that? What's going on? I can't stop yawning. It hurts. It hurts. My jaw's cramping. Ow! Хэрэг хамаг цээжний ястаа уураад, лууруу дуураад аймаг уураад тасгал. Миний яриа ихээс сонсож өглөө ингээд юуч уугаагүй тэгээд ингээд шууд сэрэг яхан хоолойж байгаа юм байна. Тэгээд нэг хоёр цаг зүгээр басаа орчоо тэгээд хичээл хийх хэрэгтэй. Тэгээд хичээл хийх маш өглөөс амар ихтэй ажилтай. Тэгээд нөгөөдрөөс ажилтай. Ажлуудаа төгсөөлнө. Stop! Stop! No, how about you stop? I will turn around so I won't see you yawn. Тэгээд басбус хийх юм бас зөндөө байгаа. Тэгээд нүүр гараа байгаа. Тэгээд хүүхдлээ надлаагүй нөө добрээ хонгийн царайтай. Усан даридаа тийм. Окей, тэгээд үтсэн усан дарж шүдээ угаачаа тэгээд өрөөгөө танилцуулъя. Окей. За би болохоор оюутны байранд амьдардаг. Ерөнхийдөө Винихээ түүх амьдардаг та тийм. Ингээд үүдний өр байгаа. Ингээд энэ хаалгаа орж ирлээ. Орж ирлээ. За ингээд орж ирээд манай ингээд урт коридор байгаа. Тэгээ яг энэ хэсэгдээ энэ хаалга болохоор нойлын хаалга. Тэгээ энэ болохоор ингээд хол байгаа. За энд бол ингээд хол байна. Ингээд амар бүрхэн харагдаад ингээд бүгдийн хувцанараас алшууд болно. За тэгээд хаалга гарч үзье л да. Энд чинь гадна ингээд ботлоод ингээд тавьчихдаг. Тэгээд энэ чинь ингээд байна. Ийм нэртэй байдсан бэ?
Тэгээд энд болохоор 7 давхар, 7 байрны 7 давхар. Энэ манай уртлын өрөө. Тэгээд энэ амар гоё 702 тоотны хаалга руу орж ирлээ. За тэгээд энэ манай угаалгын өрөө. Энэ болохоор нэг дээдлийн гэрлэний давчлуур авахгүй юу? Тэгээд одоо энэ гэрлэний давчлуур. Тэгээд энэ болохоор манай найзын өрөөний гэрлэх хүмүүс дандаа ингээд андораад идэг амир ядаргатай хоёр дараа гэхгүй юу? Манай найзууд орж ирэхээр би энэ ингээ баасны зураг ингээ зураад ингээ энэ манай найзын өрөөний ингээ би тавьсан. Гэвч энэ чиний үнэндээ тоорч харахгүй гэсэн. За тэгээд окей манай угаалгын өрөө яана би бахан найзаас орж амар хөөрхөн ингээд тэнцний зүгээр ингээд юм жижиг шүүгийтэй би яг шүүгэн дотор юу аа тий бахан дайлан цасан дөрөвстэй байна. Тэгээд энэ альчаар чинь тэгээ госохныхаа хэрэглэлүүдийг тавьчихсан угаалгах юм авчин манай түүш амар жижиг хэд энэ амар дуурдаг амар ядаргатай. Тэгээд түүшэл амар жижиг гэнэ амар cool. Тэгээд би чинь хөргөн хэвсээ аваад явцсан. Би юм дайгуу дууртай ягаад ч юм. За зэд энэ чинь ингээд хоёр шүүгээгаа би энд ингээд энэ манай хоёр хүн дээр дүүр авахгүй дурдсан юм аа. Тийм тэгээд энэ манай найзын шүүгээгаа манай найз одоохондоо Монголд байгаа тэрийг байгаа. Тийм. Тэгээд энэ болохоор миний шүүгээ. Тийм энэ дээдлийн юмнуудад авчин одоо аяллаа цонх маань ах шиг байна. Би энэ хог намш амар багтай амьдэрдэг. Энэ бас дахиад нэг цонх маань байна. Тийм тэгээ хувцснууд маань байна. Энэ хувцснуудыг би янзлахгүй амар их хувцтай. Тэгээ хувцсны шүүгэний юм гэж энэ манай тэгээд хөргөгч ингээ хоёр шүүгэний дунд ингээд хөр хийх байдаг. Би энэ тэгээд энэ хүмүүсд хэдэн сар болоод мэдгүй энэ оромжийн тасчихсан. Энэ талхчихсан. Би бүр ерөөс ингээ ажилтаа байгаа болохоор гэртээ юм мэдгүй. Тийм тэгээд юм байгаа. Тэгээ манай хөргөгч энэ зарим поструудаа алга болгоцсон. Одоо юм гэр орны амир цэвэрлэг байна. Тэгээ өргөчн дээр наасан усуудаар хосон усуудын ямиг нахдагтай. Тэгээ заримыг бол нааж амжаагүй байгаа. Тэгээ манай хөргөгч энэ байгаа бол манай хөргөчд бол зүгээр юм байхаа. Өндөр шоколад сүүхям пицца идэлэх шүү дээ. Гэртээ хоол идэв амир унтж байна. Окей. Тэг ингээ манай том өрөө байна. Тавцан мөрөл гаднаас орж ирэл энэс ингээд хаалгаар ингээ онгойлгочдөг. Тийм. Дийн болохоор манай хоол идэг ширээ. За тийм ингээ өрөөндөө амар гоё зохион байгуулалт хийсэн. Энэ манай ингээ өрөөний байрал, оюутны өрөөний байрал амар тэнэг байсан байхгүй юу? Тэгээ би ингээ зохион байгуулалт хийгээд амар гоё болгосон. Манай дээврийн өрөө. Би бүр багаасаа дээвэр өрөөнд амьдрахыг маш их хүсдэг байсан. Тэгээ дээврийн өрөөнд орсон. Мөрөөдлийнхөө өрөөнд орсон. Тэгээ манай найзын ширээ хийх манай найзын ширээ. Тэгээ одоо Монголоос ирээд тэгээд энийг өөрөө зохицуулах байх. Тэгээ би болгоо ийм гоё хэвсэж тавьсан өрөөндөө тэгээ энийг ингээ бүтэн ийм том зайтай болгосон. Том зайтай болоод өглөө өсөж наныг гэлгүй ном уншаад, дискорд гоё амьсгалаад тэнд йоганыхаа дэвсгэрийг дэвсээд тэгээд гоё яадаг байхгүй юу? Суудгийг. Зэн яг миний ширээний болон байна. Тэгээд яг энэ том цонхоороо ингээ хараад манай галт тогоо байгаа. Амар дэжгүй. Тэгээд чиний хөргөн жижигэн индукцэн билээ. Тэгээ пэйжтэй. За окей. Тэг манай ингээ энэ бүрэнтэй амар замбраагүй. Би бүр оройд гэртээ нөгөө нэг гэрээ амар гоё эртэрч цэвэрлээг уудсан. Тэнийг жоохон заван гэр үзүүлчлээ. Гэтэ окей хамаагүй. Энийг бол би ингээ гоё гэрэл аваа тавьсан. Тэгээд дутхгүй гоё хасна. Оройгоо ямар өдөө тавьсгаа харуулна заяа. Тэгээ манай гаднах байдал болохоор 7 давхар тэгээд уртлын хэлбүүд маань ингээ хараад бас ингээ гоё хичээл намаа хийгээ. Тэндээс нэг ораас хичээлээ гоё заван дээр хийж л ашиг байна оо. Тэд нэг иймэрхүү яг ерөнхийдөө манай байрал уртланд ингэж харагддаг гэсэн үг л дээ. Одоо энэ ашиг харагддаг гэсэн үг тийм. Би гаднаасаа гаргаж иж харуулж чадахгүй.
За тийм гэрлэлийг оройгоо асууж үзүүлнэ заяа. Одоо ингээм амар өглөө болохоор гадаа халуун байгаа болохоор ёо бүр амьсгалын аргагүй халуун байна. За тийм манай гарт тогоо нэг иймэрхүү байрлалтай би энэ айгуу гой юмнууд аваад наачсан. Хартай шүү. Би ийм наах амар дуртай. За харуул манай үүдний өрөөндөөс юм байх шиг байсан. Гарт тогоонд юм байгаа. Ийм бэ. За тэгээд яг энэ чинь ингээд миний ширээний булан байна. Би ингээд юу яатсан. Энэ би нэг компьютер би сайхан том дэлгээс авсан. Тэгээ энийг ингээ холбоод гоё юм үзэнгээ хичээлээ хийчихдэг. Тийм тэгээд 8 халуун болохоор байнаас сэнс өгсөн. Тэгээд сэнстэйг ингээд энэ би инженеерс ерөөдөө гэртээ байгаа бол энэ хэсгээс салдаггүй. Тэгээ юм аа үзээс байгаа хичээлээ хийдэг. За тэгээд ингээд би энэ шүүгэнүүд ингээд энүүгээр баахан зэрэгцээс авахгүй цавхны урдуур би тэгээ гэртээ ингээ угаасаа гэрээ газараа төгчүүлж байгаа болохоор энэ миний өргөөд дээрээс нь өөрөө гаргаад тийм яасан. Тэгээд гэрээхээ зургийг энэ хатсан. Тэгээд ингээд манай хоёроор энэ миний ор энэ манай найзын ор үгүй хэрэг өөрөө төгчүүлж байгаа. Тэгээд найзынхаа талын шүүгийг түртээ хэрглэж байгаа. Миний бичлэг хийдэг гэдэг мэдээ. Гэхдээ би нэг одоо хийдэггүй байна уу? За энэ миний шүүгийн хэсэг байна. Бигээ тоглоомдоо бүгдийн доор тавьчихсан. Тийм номнуудаа дээр зээн дандаа илүү төтөө юмуд байгаа. Тэг ингээ өглөө яахгүй ингээ нарны гэрэл урдаас ирээд гэж сэрдэг. Тэгээ миний ор энэ айгуу гоё. Энэ ингээ ядарсан байхад энэ дээр ингээ хөвтээд тэг ингээ унцдаг би. Өглөө босонготой бичлэг хийж энэ мөр жоохон ядарч л та хаалаа маа. Тэгээ би яг энийхээ ингээ ховл дээр энэ айгуу гоё ингээ зургнуудаа ингээ хаалцсан. Пам. Би манай өрөөний охин. Би энэ дандаа орой унлаа тавьж унцдаг. Би энэ гэрлэн аймаг дуртай. Би тэр гэрлийг асаагаа тэр гэрл айгуу хурц шүн харуулна. Тэгээд ингээд энэ гэрлийг оройгоос хажуудад тавьад энэ унцдаг. Би ер нь бараг тэрчтэй бараг гэрлэн унцдаг. Би дахиад юм хатсан. Ятрагатай дээ. Тэгээ манай гэр нэг иймэрхүү байрлалтай байна. Хүний 330 евро гэдэг. Ерөнхийдөө Монгол мөнгөөр нэг сарын сая төгрөг юу өмнө үгүй юу илээ 339 сая төгрөг мөн бистэй 300 евро ч үгүй мүү 330 евро хэдэн төгрөг юм бэ. Тэгээд одоо евро хэд болж байгааг сайн мэдэхгүй байна. Тэгээд миний гэр нэг юм байна. Ер нь бол ингээ би гэртээ амар жаргалтай амьдардаг. Одоо ч ингээ гэрээ жоохон цэвэрлэх мэрэглэх юм аа. Гэтэ 7 хоногийн удаа үйлчлэгч орж ирэл гэрээг маань ингээ сайхан шалыг маань угаагаад тоосигмаас оруулцдаг. Тэгээд одоо босон цэвэрлэгээ өөрсдөө хийчихвэл нийс 7 хоногийн удаа хүн орж ирдэг туртай гайгүй. Би өдөржингөө ажилтай. Тэгээ ажил байхгүй болохоор өдөржингөө ингээ хичээл хийж нэ хийгээ суучдаг болохоор яг мэдээ гэр орондоо амар цэвэрлэх завгаа арахгүй. Гэртээ ингээд тэгээд ингээ манай гэр орой ашгаар ингэж харагдчихсан. Тэгээд би энэ зариуд ингээ суулж за тавьж тэгээд гоё гэрлэр ингээ санхоо гонгод багцсан. Тэгээд энэ гоё ингээ хаяад ингээ гоё ингээ мэдгүй гоё ингээ тайвшраад гоё сууд юм бодоо ч юм уу номоо шаач юм уу эсвэл гоё ингээ кино үзээд заримдаа гоё найзууд маань ирээд энд гоё хамтдаа суугаад тэгээд гоё суудаг. Дарааны миний гэр нэг иймэрхүү байна. Тэгээ дээврийн машингийн маань миний мөрөөдөл яг энэ байсан. Тэгээд ингээд энэ ч нэг ингээд хичээлээ ингээд хийчээ. Тэгээд хичээлээ хийгээд харанхуулахгүй төвлөрдөг. Бэрэ хичээлээ хийх дуртай. Тэгээд тэлсэн хай байдаг да. Ингээд гоё гэрлийн хадаар суугаад тайвшраад тэг хаяад цанхаараа гоё агаар амьсгалчаа. Тэгээ буцаад хичээлээ хийдэг. Ингээд гэртээ танилцууллаа. Тэгээд
өглөөний байгаа миний байдал, гэрийн маань байгаа байдал тэгээд орой нэг иймэрхүү байдаг манай гэр. Тэгээ яг хүмүүс ингээ аягүй бол ингээ чат инстаграмаар ингээ юм бичсэн. Гэрээ гоо танилцуулаач хаана энэ тийм бэ? Ямар байр юм бэ? Зүгээр л оюутны байр. Тэгээд оюутны байр дундаа хуучин байрнаасаа дээшлээд олон хуучин энэ байрандаа 3 давхар амьдардаг байсан. Тэгээд одоо 7 давхарт амьдардаг болцсон. Тэгээд өнөөдөр үзсэн ингээд амар хичээлтэй өдөр байлаа. Би энэ бичлэгийг 2 тэгвэл хамгийн өглөөнийхөө зураг нөгөө нэг энэ гэрийнхээ байдлыг болохоор би бараг 7 хоногийн өмнө бичсэн байсан. Тэгээ 7 хоногийн дараа бараг одоо л хайлт зав гараад тэгээ шөнийхөө гэр маань ямар харагддаг шин орой. Тэгээ тэрийг ингээд үзүүлж байна. Тэгээ өнөөдөр өглөө бүр 5 хагасаас ирээд тэгээд 7-оос ажилтаа байсан. Тэгээд орой жонго ажилтаа байгаад тэгээд маргааш өглөө бас 8-аас ажилтаа тэгэхэд өглөө 6-аас ирэх ёстой. Тэгээд одоо цаг 8 өнгөрч байна. Оройны тэгээд яг дүүрэмаа цэвэрлээд угаач шамжаагүй байна. Ингээ амар ядарсан ингээ юм сүлтэж аваагүй ингээ байж байна. Тэгээд одоо ийдсэн хичээлийг хийж дуусчаа. Усанд орчоо. Тэгээд өглөө ажилдаа гарна. Тэгээд хамгийн гол нь гэрээ танилцууллаа. Тэгээд гэртээ ингээ гэрээг ингээ хоцтойгоо ингээ суугаад тэгээ байж байна. Тэгээд хичээл маань одоо 10 сарын 1-ээс эхэлнэ. Гэхдээ би энэ семестрээс хүрхэн олон хичээл сонгоцсон. Тэгээд хичээлүүдийн маань зарим final paper-ууд бичих дуусаагүйсэн. Тэгээд deadline-ууд нь 8 сарын 30 хүртэлсэн. Тэгээ өнөөдөр бичиж дуусгасан. Тэгээд тэрийг одоо ингээд аюугаа имплектчихэд хамгийн сүүлийнхээ даалгаврыг башруу гэж оолчод тэгээд нэг сар жоохон амарчаад тэгээд би дипломын ажлыг бичих хэрэгтэй. Тэгээ би чинь тэгэл ингээд ажил хичээл гээл. Тэгэл намар цаг ирчихлээ. Одоо тэг ингээд цаашид бас зав гарвал олон гой бичлэгүүдийг бас хүргэн. Тэгээд бусад бичлэгүүдийг маань үзээрэй. Тэгээд удсан гоё хэрэгтэй бичлэг, хэрэгтэй юм яриад өөртөө бас хэрэгтэй санагдсан бол бусад найз нөхдөдөө нөхөдөө гоё ингээд хараагаараа миний бичлэгийг гоё шеэрлээрэй. Тэгээд subscribe дараарай. Тэгээд өөр сонирхолтой бичлэг хийлгүүлмээр байл ямар бичлэг хийлгүүлмээр байна. Бас санаа байвал бас хэлээрэй. Тэгтээ яг би тэгэл заваараа хийгээд тэгээд өөрөө бас бичлэгээ эдитэлж байгаа болохоор бас энэ их ажлын хажуугаар бичлэгээ эдитэлж чадахгүй байна. Хичнээн бичлэг хийж байгаа гэсэн. Тийм байна. Тэгээд 100 цаг өнгөрлөө. Одоо та хэд маань тэгээд хичээлтэй гоё тэлтэй байгаараа. Одоо тэгээд өвчин гайгүй болох байх. Тэгээд одохгүй тэгээд нэг мэдгээд он гарахгаа шинжил болж байна. Тэгээд тэр бол гоё зөндөө зүйлийг биелүүлж дахиад шинэ гарахаас өмнө гоё ингээд зөндөө зүйлийг хийгээд амжилчаарай. Тийм гэж. Тэгээд өөр 50 дөө. Тийм тэгээд юу ягаараа бичлэгээ маань дэмжээрэй, лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд хамтаа баярлалаа. Баяртай.